Хин нэгэн дээр очиод хин ч өндөрлөг төрч чадна гэж хэлвэл тэр хүн итгэх болов. Магадгүй тэр хүн итгэхгүй бах. Яагаад гэвэл бид чадхаараа хичээгээд нэх өндөрлөг төрсөн бараг байдаггүй штэ. Тийм ч учраас бид үүнийг бараг боломжгүй мэтэр боддог болчихсон. Гэтэ яг үнэндээ энэ л бидний амжилтад хүрдэггүй гол шалтгаан баггүй юу? Түүх тахтаа бол бид ийм байгаагүй. Өөрийгөө яг л киноны баатар шиг төсөөлөн дэлхийг аварна гэж боддог байсан. Гэтэ цагийн аясаар бид том болж эргэн тойрны хүмүүс ямар байна? Яг л тийм болцгоод. Тэгээд тэр нөхцөл байдалд тааруулсаар хагаад сүлдээ өөрийгөө бараг мартчихдаг. Тэгээд тэр хөөрхөн амар өдрөг бага насны төрхөн нэг мэдхэд л нийгэм замхраад алгуулсан байдаг. Энийг үнэхээр харамсалтай гэж багтмаар. Ууг нь бол том мөрөөдөл гэдэг амжилтад хүрэх хамгийн том түлхүүр нь байдаг. Даанч бид үүнийгээ хэдийнэ гэж хичээ. Эдгээр түлхүүрийг бид хаанаас хэрхэн олж болох вэ? Ууг нь бол хүмүүр л олж чадна. Гэтэ бид яг хаанаас эхлэхээ ерөөсөө мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор би энэхүү бичлэгээрээ хэрхэн түлхүүрүүд олох тухай амар гоё дистарата тайлбарлсан Jack Canfield-ийн амжилтад хүрэх дөрмүүд номын тухай ярьж болно. Энэ ном зөвхөн ашигтай санаануудын цуглуулга бус хүндрэлхний түүхэн амжилтлагчдын мөнхийн үнэ, зам мөр, уламжлуудад тулгуурлан бичигдсэн гэдгээрээ онцлогтой. Тиймээс та үнэхээр сайжрахыг хүсвэл манай бичлэгийг дуустал үзээрэй. Өмнөдгөл хэсэг. Зохиолчийн тухай. Зохиолч дэлхийн 40 хил дээр орчуулагдсан 80 сая хувиар хэвлэгдсэн 60 шилдэг номтой. Шилдэг нэвтрүүлүүдэд тогтмол оролцдог. Жилдээ сая доллараас ч илүү болдог. Хувийн амьдрал, нийгмийн амьдрал гээд бүх зүйл нь аз жаргал болсон нэгэн. Түүний амьдрал анхандаа харьцангуй дундаж эхэлсэн. Ээж нь эрхчин, аав нь ядуу нэгэн байж. Зохиолч багасаа л ажил хийж амьдралаа залгуулсаар магистрат өргөн багшаар ажилладаг болжээ. Харин нэгэн өдөр өөрийн ирээдүйн багш Клемент Стоунтэй таарснаар түүний амьдрал өөрчлөгдсөн. Тэрээр бүх зүйлийг амжуулж чаддаг, амжилтаар бэлгсэн нэгэн байж. Тэрээр багшаараа амжилтад хүрэх дүрмүүдийг залгаснаар түүний амьдрал оронгоороо өршөлдсөн. Үргэлжлүүлэн 30 жил эдгээр амжилтын хууль дүрмүүдийг судалж, өөрийн ажил үйлстэй хэрэгжүүлж одоогийн нөхцөлийг бий болгосон байна. Тэгээд тэр дүрмүүдийг залгасан шавнарн ч гэсэндээ амжилтад хүрсэн байдаг нь үнэхээр гайхалтай. Тэгвэл тэдгээр хууль дүрмүүд хүнд хэрхэн үйлчилдэг вэ? Jack Canfield хэлэхдээ хүн бүр энэ дүрмийг ашиглавал амжилтад хүрэх бүрэн боломжтой хэмээсэн байдаг. Энэ дүрмүүд үйлчлэн тухай нэгэн бодит явдлыг ярьж өгье. Хэдэн жилийн өмнө Техас мужийн Даллас телеток шоунд оролцохдоо миний дэвшүүлсэн дүрм зарчмууд 2 жилийн дотор хүссэн хүний цалин орлогыг 2 дахин ахиулж ажлын цагийг 2 дахин бууруулнаа хэмээн маш том ам гарсан байдаг. Тэгсэн чинь тэр нэвтрүүлгийн хөтлөгч зохиолчийн мэдээлэлд итгэл муутай байсан. Тэгэхээр нь Jack түүнд та миний санал болгосон хууль дүрмүүдийг өөртөө мөрдөөд тодорхой заасан үр дүнд 2 жилийн дотор хүрэхгүй бол уг нэвтрүүлэгт дахин зочилж бүрэн ил тод байдалд би таны нэр дээр $1000 өгнө гэж мөрөгдсөн. Гэхдээ эсвэргээрээ хэлсэн амлалт бүрэн биелэх аваас тэр намайг нэвтрүүлэгтээ хөрж бүх хүннийг үзэгч олонд танилцуулахар тохирсон. 9 сарын дараа нэгэн нэвтрүүлэгчдийн үндэсний нэгдлийн их хурал дээр нөгөө хөтлөгч эмэгтэй 2 дахинаас илүү цалин авдаг. Тэгээд бүр өөрийн гэсэн номтой болсонгоо мэдүүлсэн байдаг. Бодоод үзтээ 9 сарын дотор энэ дүрм мэдэгдэхүй зөвлөжилсэн байна. Ийм зэргийн амжилтад хүрэхийг эзэн өөрөө хичээх аваас дурын хин хүний хувь заяа яахын аргагүй дэлгэрдэг. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Ингийн тулд таны зүгээс хийх зүйл маш энгийн. Эхлээд өөрийн юу хүсэж байгаа тодорхойлоод түүндээ итгээд өөрийн үн цэнийг ухаарсныхаа дараа номонд өгүүлсэн дүрм журмуудыг зөв зохистой хэрэгжүүлэхэд л хангалттай. Та ямар ч зорилготой хүрэх боломжтой? Уран баримлч байна уу? Сайн сурагч байна уу? Шинэ байшин авах байна уу? Мэргэжлийн тамирчин болох байна уу? Саятан болох байна уу? Бизнесмен болох байна уу? Аль нь ч байж болно.
Эдгээр амжилтын алтан хуйлууд ямар ч салбарт бүгд нь адилхан үйлчилдэг. Гол нь сэтгэл зүрхээрээ хүлээн авч өдрөөр бүр цагаарч байсан хамаагүй хэрэгжүүлж эхлэх төдийд л санаанд ч ороогүй үр дүнг та эзэмдэх магадaltaй. Гэхдээ нэг зүйлийг тодруулан хэлье. Эдгээр дүрмийг таны өмнөөс хэн ч мөрдөхгүй. Үнэхээр үр дүнгийн хүртээ гэвэл та маш их зүтгэх шаардлагатай. Эдгээр дүрмүүдэнд жолооны үнэлэх юм бол жолооч нь мэдээж та өөрөө. Та хэр хичээн төдий чиний үр дүн гарна гэдэгт би бат итгэж байна. За тэгэхээр амжилт гэдэг яг ямар дүрм юм бэ гэж та гайхчихж магадгүй. Тийм болохоор яг номонд яг ямар дүрм агуулгдсан байдаг тухай та бүхэнд ярьж өгье. Энэ ном нь амжилтын үндсүүд гэх нийт 25 дүрмээс бүрдэх ба эдгээр нь тус тусдаа маш чухал агуулгыг агуулсан байдаг. Хэрвээ та өнөөгийн гараанаас хүссэн түвшиндээ хүрэхийг хүсвэл эдгээр 25 дүрмийг тус тусад нь зорилго болгоход бүгдийг нэг нэгээр нь хэрэгжүүлэх шаардлагатай. Дүрмүүдийн агуулгын хувьд гэвэл амьдралаа хариуцлага хүлээж, хувийн зорилго, хүсэл мөрөөдлөөс эхлээд түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай нэг нэгэнгөө өгүүлсэн байдаг. Энэ дүрмүүдийн цар хүрээ бүр олимпийн аварга, шилдэг бизнесмен, дэлхийн хэмжээний хүмүүсийн түвшинд яригддаг. Өөрийн амжилтыг дэлхийн түвшинд харах, өөрийгөө ятхан үнэмшүүлэх зарчмуудад энэ дүрмүүд маш нарийн сургадаг байна. Дараагаар нь айдас, саа татхар, бэрхшээлийг даван туулах, татгалзлыг хүлээн авах, нөхцөл байдлыг зөв үнэлэх гээд нэг бүрчлэн хувь хүний чухал чадваруудад сургадаг байна. Тэгээд энэ болгонтой холбоотой амьдрал дээрх жишээ, онол гээд бүгдийн ном тодорхой тайлбарсан байгаа болохоор би тэдрийг та бүхэнд ялгаад хамгийн амьдралд ойрхоныг нь та бүхэнд хүргэх болно. Тэгвэл эдгээр дүрмийг хэрхэн мөрдүүл зохих вэ? Өөрийн хүсэж байгаа тэр амьдралаа бүтээн байгуулахын тулд та зөв дараалалаар нь сурч сайн даатах хэрэгтэй. Та хэдэн настай, ямар хүн байх нь энд огт хамаагүй. Цээжлэхийн тулд тухайн дүрмийг дахин давтах хэрэгтэй. Давтлуугаа сурлагын их. Тэгээд заавал хэрэгжүүл. Дүрмийг мөрдөөс тэр үйлчилж эхэлтгийг огтоосоо мартаж болохгүй. Турах тухай ном уншаад зогсох бус хамтд нь хоолоо тохируулж биеийн хүчний ачааллаа нэмэгдүүлэх нь үр дүнтэй антил дүрмүүдийг зүгээр сонсоод өнгөрөх бус хэрэгжүүлж эхлэх нь илүү дэвшилтэйг дутуунж болохгүй шүү. Эдгээр дүрмийг хүлээн авч амьдралаа хэрэгжүүлж та занч нартаа өөрчлөлт оруулснаар дээр нь жинхэнэ сургалт болох тул та зайлшгүй дагаж мөрдөөд өөртөө хэрэгжүүлэх шаардлагатай. Дүрмийг мөрдөхөд хэд хэдэн асуудал тулгардаг. Тэгээд эдгээрийг даван туулах нэгэн урьдчилсан санаалга өгье. Эдгээр дүрмийг мөрдөд амьдралаа өөрчлөхөд мэдээч маш олон эсрүүцлээ тулгарх болно. Тэдгээрийг ялан дийлж өөрчлөлт гаргахад ихээхэн хүчин чармаалт шаардлагатай шүү гэдгийг төрөлөө хэлье. Гэхдээ эдгээр дүрмүүд танд үнэхээр онцгой шатна. Сонсоод сэтгэл чинь хөөрж магадгүй. Заримыг нь мэддэг ч магадгүй. Эсвэл эдгээр дүрмийг дуулдаггүй хаагур авсан бэ гэж өөртөө бухимдаж магадгүй. Гэтэ яасан ч байсан зүгээр. Одооноос эхлэх л болно шүү дээ. Учир нь эдгээр дүрмийг хэрэгжүүлэхэд хизээж оройтдаггүй. Таал харин хүч, зүтгэл, төвчээр гаргаж чадвал таны мөрөөдөл чинь тэврээл авах болно. Бас нэг зүйл. Мөрөөдөл чинь шууд л бэлжихгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Зорилгодоо хүрэхийн тулд бэрхшээл садад тулгарх юм уу? Ерөөсөө сайжрахгүй байгаа юм шиг сэтгэлөө төрөх нь хэвийн зүйл гэдэг нь ойлгомжтой. Хэн нэг нь хөгжимд, нөгөө нь спортод, гурав дахь нь толооны урлагт шантаад хэсэг хугацаа өнгөрсөн ч мэдэгдэхүй зөөрсөлт гараагүй юм шиг санагдан шантарч болох юм. Тимээс давтаж хэлье. Учрыг нь ойлгож, төвчээртэй, эр зэрэгтэй ажиллаж байж л хүссэн үр дүнгээ гаргаж зорилготой хүрнэ. Тимээс бууж өглөгүй яарч твдэж огтоосоо болохгүй гэдгийг хатуу анхааруулъя. Та дасгал хийж эхлээл шууд булчинтай болохгүй шүү дээ. Яг л тэрнтэй адилхан. За тэгээд энэ удаагийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн бичлэгээрээ шууд 1-р дүрмээс нь эхлээд танилцуулаад явах болно. Тиймээс дараагийн бичлэгийг цаг алдалгүй үзэхийн тулд лайк болон subscribe дараарай. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Амжилтын хаалга хүн бүрт нээлттэй.